сайн байцгаана хүүхдүүд. Өнөөдөр 12 дугаар ангийн физикийн хичээлийн сонгох агуулгын 3 дугаар үлрэлийн геометри боддог гэсэн бүлгийг орно. Геометри боддог бүлгийн хүрээнд гэрлийн хугарал, хугарлын хууль, линзэн дүрс байгуулах, линзийн томьёо, гэрлийн ойлт, ойлтын хууль, бөмбөлөг тойл, толин дүрс байгуулах, толины томьёо гэсэн ийм агуулгын хүрээнд үзнэ. За гэрлийн цэцэр гэсэн ойлголтод тулгуурлан орчинд гэрлийн энерги тарах зүй тогтлыг судалдаг оптикийн бүлгийг геометри оптик гинэ. За гэрэл нэг орчинд шулуун тархдаг. Ямар үед чиглэлээ өөрчлөх вэ гэхээр нэг орчноос нөгөө орчинд ороход тархах чиглэл нь өөрчлөгдөх үзэгдлийг гэрлийн хугарал гинэ. Энэ нь гэрлийн тархах хурд өөрчлөгдсөнтэй холбоотой. За гэрлийн хурдны өөрчлөлтийн хэмжээг хугарлын илтгэгч гэсэн хэмжигдэхүүнээр илэрхийлдэг. За тэгэхээр гэрлийн хугарлын илтгэгч гэдэг бол вакуум дахь гэрлийн хурдыг орчин дахь гэрлийн хурд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгддэг. Вакуум орчинд гэрэл тарах хурд бол 3-ыг бүрчгэн 18 зэрэгт метр секунд гэсэн ийм тогтмол хурдтай байдаг. За гэрэл бусад орчинд буюу вакуумоос бусад орчинд харилцан адилгүй өөр өөр хурдтай тархдаг. За тэгэхээр хугарлын илтгэгч нь бол өөр байна гэсэн утгатай. За хугарлын илтгэгч ихтэй орчныг нь оптик нэгт орчин гэнэ, хугарлын илтгэгч багтаа орчныг нь оптик зэрэг орчин гэнэ. За энэ хэдүүлээ шилний хугарлын илтгэгч бол 1.5 байдаг. Шилний хугарлын илтгэгч 1.5 байдаг. Тэгвэл шилэнд гэрэл тарах хурдыг тооцож үзье. Шилэнд гэрэл тарах хурдын зөв вакуум дахь гэрлийн хурдыг хуваах нь хугарлын илтгэгч. За тэнцүү вакуум дахь гэрлийн хурдыг бид нар вакуум гэрэл тарах хурдыг 3-ыг бүрчгэн 18 зэрэгт метрийг хуваах нь секунд гэдэг тогтмолтой. За хуваах нь шилний хугарлын илтгэгчийг 1.5 байдаг гэсэн. За тэнцүү шилэнд гэрэл тарах хурд бол 2-ыг бүрчгэн 18 зэрэгт метр секунд байна. За энэ маань вакуумд 3-ыг бүрчгэн 18 зэрэгт байдаг юм бол шил нь 2-ыг бүрчгэн 18 зэрэгт метр секунд байдаг юм аа. Гэрэл бол орчин бүрд өөр хурдтай тархдаг гэдгийг та үүсгэж байгаа өнцгийг нь тусгалын өнцөг гэж нэрлэв. За энэ хугарсан цацраг байна. Бид нар 60 градусын өнцгөр гэрлийг тусгахад гэрэл маань чиглэлээ өөрчилж хугараад за нэг 35 градус өнцөг үсгэсэн байна. За энэ үсгэсэн өнцгийг нь хугарлын өнцөг гэж нэрлэв. Гэрлийн хугарлын хууль, гэрлийн хугарал гэсэн энэ геометри боддог бүлгийн хичээлүүдийг ер нь урд нь түрүүчийн жилүүдэд үзчихсэн. За тэгэхээр энэний түрүүчийн слайдн дээр гэрлийн хугарлын илтгэгчийг олохдоо вакуум дахь гэрлийн хурдыг орчин дахь гэрлийн хурданд харьцуулсан харьцаагаар олж байсан. За энэ гэрлийн хугарлын хуулийг бичсэн байна. За синус альфа хуваах нь синус бета буюу тусгалын өнцгийн синусыг хугарлын өнцгийн синуст харьцуулсан харьцаа нь 1-р орчинд гэрэл тарах хурдыг 2-р орчинд гэрэл тарах хурд харьцуулсан харьцаатай тэнцүү гэж үздэг. Хугарлын илтгэгчийг вакуум гэрэл тарах хурдыг тухайн орчинд гэрэл тарах хурдтай харьцуулж олдог гэж үзсэн. За тэгэхээр эндээс V бол тухайн орчинд гэрэл тарах хурд бол вакуум дахь гэрлийн хурдыг тухайн орчны хугарлын илтгэгчд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгдсэн. За эндээс энэ V-г энэтэй орлуулад бичих юм бол V-г эндээ орлуулж бичвэл V-ний тэнцүү вакуум дахь гэрлийн хурдыг 1-р орчны хугарлын илтгэгчд харьцуулсан харьцаа. За V2 гэдэг 2-р орчин. За энэ илэрхийллүүдээр энд орлуулаад тавих юм бол синус альфа буюу тусгалын өнцгийн синусыг синус бета буюу хугарлын өнцгийн синус харьцуулсан харьцаа. За энэ хоёрыг хуваахаар С-нүүд маань хураагдаад энэ хоёрыг хуваах нь N1
гэсэн ийм хэлбэртэй болж. За энэ бол хоёртойгоо хийсэн. Дүрс байгуулах линзийн томьёо. Линз бол хоёр талаасаа бөмбөлөг гадаргаар хязгаарлагдсан нэгэн төрлийн тунгалаг бий. Линзийг гадаргын хэлбэрээр нь хүнхөр, гүдгэр, за оптгүүлчлэр нь цуглуулагч линз, сарниулагч линз гэж хэлдэг. Оптикнийхт орчноос оптик сэрэг орчинд гэрэл хугарах тусгалын үнцгийг эсвэл хугарлын үнцэг гэхсээр тусгалын үнцгийг тодорхойлох нь хугарлын үнцэг төрүүлж 90 градус болж хугарсан гэрэл нь орчны заагаар тархах болно. За уг тусгалын өнцгөөс их өнцгөр гэрлийг хоёр орчны зааг руу тусгавал гэрэл хоёрдугаар орчин руу нэвтрэхгүй анхны орчиндөө эргэж бүрэн ойдог. Энэ үзэгдлийг гэрлийн дотоод бүрэн ойлт гинэ. Оптик нягт орчноос оптик сэрэг орчинд гэрэл тусгана гэсэн учраас за энд усыг авъя. За хоёрдугаар орчныг нь агаарыг авъя. Тэгэхээр бид нар уснаас агаар руу гэрэл тусгаж байгаа буюу оптик нягт орчноос оптик сэрэг орчинд гэрлийг тусгаж байна гэж үзэж байна. Нэгдүгээр орчноос туссан гэрэл хоёрдугаар орчинд нэвтрэхгүй анхныхаа орчинд эргээд тарчих. За энийг гэрлийн дотоод бүрэн ойлт гэж нэрлэнэ. Линзэнд дүрс байгуулах линзийн томьёо. За бид нар линзийг гадаргынхаа хэлбэрээр нь хүнхөр, гүдгэр, үйлчлэлээр нь цуглуулагч, сарниулагч линз гэж ангилдаг гэж үзсэн. За тэгэхээр линзийн томьёо бол нэмэх хасах нэгийг хуваах нь F тэнцүү, нэгийг хуваах нь A дээр нэмэх нь нэгийг хуваах нь B. За энэ F бол фокусын цэг, A бол B-с линз хүртэлх цай, B нь линзнээс дүрс хүртэлх цайг илэрхийлнэ. За нэгийг хуваах нь нэмэх хасах нэгийг хуваах нь F гэдгийг нэмэх тэмдэг нь цуглуулагч линзэнд, хасах тэмдэг нь сарниулагч линзэнд харагдсан гэж үзэж байна. За нэмэх хасах нэгийг хуваах нь B-гийн нэмэх тэмдэг нь бодиттой дүрс нь, хасах тэмдэг нь хуурмаг дүрсд харгалзнаа. За энэ томьёог зөв хэрэглэхийн тулд бодит хуурмаг ямар дүрс үүсхийг урьдчилан мэдэх шаардлагатай. Өсгөлт. За линзийн өсгөлтийг К-осгоор тэмдэглэнэ. За линзийн өсгөлтийг олохдоо дүрсийн өндрийг B өндөрт хязгуулнаа. Дараагийнх нь линзийн оптик хүч. За линзийн оптик хүчийг D, том D өсгөөр тэмдэглээд фокусын зай уруу хэмжигдэхүүн буюу нэгийг хуваах нь F дээр тэнцүү байна. За B өндрөөс линзийн төвийг дайсан цэцрэг хуурахгүй шулуун тарах нь. За 3 дугаар цэцрэг B өндрөөс фокусын цэгийг дайсан цэцрэг гол оптик тэнхлэгтэй параллелаар хугарнаа. За тэгэхээр 2F буюу фокусын цэгийг 2 дахин авсантаа тэнцүү зайд байгаа биеийн дүрс нь фокусын цэгийг 2 дахин авсан зай тэнцүү зай нь урвуу тэнцүү дүрс үүссэн байна. Фокусын цэгийг 2 дахин авснаас хоош нь биеийг байрлуулж үзье. За тэгэхээр мөн ялгаагүй биеийнхээ өндрөөс гол оптик тэнхлэгтэй параллел цэцрэг авна. За энэ фокусын цэгийг дайрч хугарах ёстой. Хоёрдугаар цэцрэг маань биеийн өндрөөс линзийн төвийг дайрсан цэцрэг тахна. За 3 дугаар цэцрэг нь фокусын цэгийг дайрсан цэцрэг хугарахдаа гол оптик тэнхлэгтэйгээ параллелаар хугарсан. За хөнгөр дурссан байна. За энэ гурван цэцэргийн огтлолоор биеийн дүрс үүсэхдээ за урвуу жижигэрсэн дүрс үүссэн байна. Дараагийн зэг мангаас дотгошоо байрлсан биеийг байрлуулсан байна. За тэгэхээр эхний цэцрэг бол гол оптик тэнхлэгтэйгээ параллел цэцрэг фокусын цэгийг дайрсан байна. За энэ эхний цэцэргийн үргэлжлэл. Хоёрдугаарх нь линзийн төвөг дайрсан цэцрэг боловч шулуун тархан энд үргэлжлэлээр нь хойно дүрс үүссэн байна. Тэгэхээр энэ бол томорсон хуурмаг дүрс. Яагаад тэгэхээр цэцэргүүдийн үргэлжлэлээр үүссэн дүрс учраас томорсон хуурмаг дүрс үүссэн байна гэж үзэж байна. За фокусын цэг дээр байрласан биеийн цэцэргүүд нь огтлцоогүй учраас фокусын цэг дээр биеийг байрлуулахад дүрс үүсэхгүй гэж байна.
За сарниулагч линзэнд дүрс байгуулах. Фокусын цэгийг 2 дахин авсантай тэцүү зайд байрлуулад за эхний цэцэрэг маань бас л түрүүчийн адилаар гол оптик тэнхлэгтэйг параллел цэцэрэг авсан. За энэ маань дуурайд хугарсан цэцэрэгийн үргэлжлэл фокусын цэгийг дайрах ёстой. За дараагийн цэцэрэг нь линзийн хувийг дайрсан цэцэрэг ийг аваад за энэ хоёр цэцэрэгийн огтлцолтой бас жижигсэн дүрс үүссэн байна. За дараагийн дүрс байгуулагдаж байгааг харуулж байна. За фокусын цэг дээр цуглуулагч дэмсэнд фокусын цэгийг дайрсан фокусын цэг дээр биеийг байрлуулад дүрсийг байгуулахад дүрс үүсэхгүй байсан бол сарниулагч дэмсэндээ жижигсэн дүрс үүссэн байна. Тэнхлэгтэй параллел цэцэрэг, хоёрдугаарт нь фокусын цэгийг дайрсан цэцэрэг, гуравдугаарт нь линзийн төвийг дайрсан цэцэрэг гэсэн. Гурван цэцэрэгийг авч дүрсээ байгуулвал тохиромжтой байна. За жишээ бодлого эзэлтийн ерөнхий шалгалтын 2012 оны 2-ын 2 дугаар хэсгийн бодлого. Нэг жишээ бодлого болгож бодъё. За тэгэхээр линзнээс 60 см зайд байрлах бие гэхээр 60 см. Линзнээс 60 см зайд байрлах биеийн бодит дүрс линзнээс 120 см зайд үүсч байсан бол линзийн фокусын зай нь АБ см байна. За линз болон биеийн байрлалыг өөрчлөхгүйгээр хасах 0.5 диоптер опт хүчтэй линзийг анхны линз нь шахан байрлуулбал биеийн дүрс линзийн системээс за CDE см зайд үүснэ. Үүссэн линзийн опт хүч нь за ийм диоптер байна. Энэ үеийн дүрсийн шугам үүсгэлтийг олгосон байна. За А нь 60 см, Б нь 120 см. За D2 гэж тэмдэглэж байна. Яагаад D2 гэсэн бэ гэхээр эхний линз нь биеийн байрлалыг өөрчлөхгүйгээр эхний линзэнд хоёр дахь байр ийм опт хүчтэй линзийг шахаж байрлуулсан гэсэн учраас D2. Энэ бол хоёр дахь шахаж тавьсан линзийн опт хүч нь 0.5 диоптер. За энд биеийн байрлалыг өөрчлөөгүй гэсэн учраас А штрихтэйгээ тэнцүү гэж үзсэн. За эндээс фокусын зай нэгийг олох ёстой. Линзийн системийн за B штрих гэж тэмдэглэж байна. B штрих олох ёстой. Линзийн системээс CD зайд үүснэ. Хоёр линзийг шахсаасны дараа ийм зайд дүрс үүснэ гэсэн юм байна. За тэгээд үүссэн линзийн опт хүчийг олгосон байна. Энэ үеийн дүрсийн шугам үүсгэл. За шугам үүсгэлтийг олгожээ. За нэгдүгüүрт нь бид линзийн фокусын цэг нэгийг олъё. Нэгийг хуваах нь фокусын зай тэнцүү, нэгийг хуваах нь А дээр нэмэх нь, нэгийг хуваах нь Б гэж линзийн томьёон дээр үзсэн. За тэгэхээр нэгийг хуваах нь 60 см, дээр нэмэх нь нэгийг хуваах нь 120 см. За линзийн томьёогоор бичсэн 120-ны 3. За тэгэхээр фокусын цэг бол нэгийг хуваах нь F учраас фокусын цэг нь 40 см. За F-ийг 40 см гарсан байна. Фокусын цэгнийг бол 40 см. За дараагийнх нь эхний линзний опт хүчийг нь олъё. Оптик хүчийг олохдоо оптик хүч гэдэг бол линзийн фокусын зай уруу хэмжигдэхүүн учраас 0.4 м гэдэг. За 2.5 диоптер опт хүчтэй линз байна. 2.5 диоптер нь тэгээс их учраас энэ линзүүд нь цуглуулагч линз гэж үзнэ. Цуглуулагч линз байна гэж үзэж болж байна. За дараагийнх нь
Энэ линзийн системийн опт хүчийг олъё. Линзийн системийн опт хүчийг олъё. Линзийн системийн опт хүчийг C олохдоо за D1 буюу эхний линзийн D2 буюу хоёр дахь линзийн опт хүчүүдийн нийлбэр нь линзийн системийн опт хүч болно. За тэгэхээр эхний линзийн опт хүч бол 2.5 диоптер. Хоёр дахь линзийн хасах 0.5 диоптер опт хүчтэй гэж үгдэлээр өгсөн байгаа. Ингээд линзийн системийн опт хүч бол 2 диоптер. Линзийн системийн опт хүч бол 2 диоптер. За линзийн системийн фокусын цэгийг бол линзийн системийн фокусын цэгийг F' гэж тэмдэглэе. За линзийн фокусын цэг гэдэг бол опт хүчний өрөө хэмжигдэхүүн учраас ингээд хэмжүүлчих болно. За бид нар линзийн системийн опт хүчийг 2 диоптер гэж олсон. За тэгэхээр нэгийг бах нь 2 диоптер буюу 0.5 м. За 50 см. Линзийн системийн фокусын зай бол 50 см байна. Линзийг шахаж байрлуулснаар тухайн линзийн системээс дүрс хүртэлх зайг олгосон. За тэгэхээр линзийн фокусын цэгийг F' гэж тэмдэглэсэн. За биеийн байрлалыг А' гэж тэмдэглэе. Дүрсийн байрлалыг В' гэж тэмдэглэж. За нэгийг хуваах нь V' тэнцүү. За энэ. За дүрс хүртэлх зай. Линзийн системээс дүрс хүртэлх зайг олохдоо за фокусын цэгийг бид нар түрүү 50 см гэж олсон. За эндээс хасах нь нэгийг хуваах нь А' буюу биеэс линз хүртэлх зай гэсэн. За биеэс биеийн байрлалыг өөрчлөөгүй учраас линзийн системээс бие хүртэлх зай бол хിവэрэ буюу за анхныхаараа 60 см зайтай байх. За эндээс линзийн системээс дүрс хүртэлх зай бол 300 см гарч байна. За шугам өсөлтийг дүрсийн өндрийг бие өндөрт харьцуулсан харьцаа. За вег болно. Ата тэнцүү гэж үздэг. За тэгэхээр линзийн системийн шугам өсөлт бол V' болно. А' буюу 300 см болно. 300 см болно. 60 см. За ингээд линзийн шугам өсөлт нь 5 гарч байна. За цаашаа. Гэрлийн ойлт, ойлтын хууль. Өмнөх ангиудаа гэрлийн ойлт, ойлтын хуулийг үтсэн. За энийг хэлгээд санацгаая. За энэ гэрэл хавтгай толон дээр гэрэл ойсон зураг байна. За эхний энэ цацраг бол туссан цацраг. За дараагийн цацраг бол ойсон цацраг. Ойсон цацрагийг 6 гар ойсон цацрагийг тэмдэглэсэн байна. За энэ бол тусгалын цэгт тусгасан нормал. За туссан цацраг нормалтай үүсгэж байгаа өнцгийг нь энэ өнцгийг тусгалын өнцөг гэдэг. Ойсон цацраг нормалтай үүсгэсэн энэ өнцгийг нь ойлтын өнцөг. Гэрлийн ойлтын хууль бол тусгалын өнцөг ойлтын өнцөгтөө тэнцүү байна. Буюу альфа өнцөг нь бета өнцөгтөө тэнцүү байна гэсэн. Ийм хууль байдаг. За толийг хавтгай толь, бөмбөлөг толь гэж ангилдаг бол гэрлийг
Толин ойлгодог бөгөөд бөмбөлөг сегмент хэлбэртэй гадаргууг бөмбөлөг толь гэдэг. За бөмбөлөг толийг гүдгэл толь, хөнгөр толь гэж ангилдаг. За толин гадаргуу нь дотор талдаа байвал хөнгөр толь, толин гадаргуу нь гадна талдаа байх юм бол гүдгэл толь гэж үзнэ. За хөнгөр толинд дүрс байгуулахдаа ер нь бөмбөлөг толинд дүрс байгуулахдаа эхний цацрагийг биеийн өндрөөс гол овдох тиглэхтэй параллел цацраг авч үзнэ. За энэ цацраг маань толины фокусын цэгийг дайрч ойн. За дараагийн цацраг толины төв рүү. За ойлтын хуулиасаа ижил өнцгөр авах ёстой. За энд биеийн дүрс үүссэн байна. За дүрсийг шинжиж үзвэл биеийн ойсон цацрагуудын үргэлжлэлээр үүсэж байгаа учраас бодиттой уруу дүрс үүссэн байна гэж үзэж. За гүдгэл толин дээр дүрс байгуулах. Гүдгэл толин дээр дүрс байгуулахдаа түрүүчийн мөн адил эхний цацраг биеийн өндрөөс гол овдох тэнхлэгтэй параллел цацраг авсан. За энэ цацраг маань ойгоод ойсон цацрагийн үргэлжлэл нь фокусын цэгийг дайрах хэрэгтэй. Ойсон цацрагийн үргэлжлэл нь фокусын цэгийг. Толины ардаа үргэлжлэл цацрагийн ойсон цацрагийн үргэлжлэл. За дараагийнх нь толины төв рүү авсан цацраг байна. За энэ ойлтын хуулийн дагуу ойх ёстой. За ойсон цацрагийн үргэлжлэл нь за энэ. За тэгэхээр биеийн дүрс хоёр ойсон цацрагийн үргэлжлэлээр үүсэж байгаа учраас хуурмаг дүрс байна. За хуурмаг жижигэрсэн дүрс үүсэж байна гэж. За бөмбөлөг толины томьёо. За фокусын зайг олох томьёо байна. За энд өсгөлтийг нь К тэнцүү дүрсийн өндрийг биеийн өндөрт харьцуулсан харьцаатай тэнцүү линзнээс дүрс хүртэлх зайг биеэс линз хүртэлх зайд харьцуулсан харьцаатай тэнцүү гэж үзэж байна. За жишээ бодлого 2000 эсдийн үргийн шалгалтын 2015 оны 2-ын 4 50 см мөрөлтийн радиустай хөнгөр толиноос 50 см зайд 3 см өндөртөө бие байрлана. Толины фокусын зай за опт хүчийг олгосон байна. За толин дүүсэх дүрс толиноос ийм зайд байрлана гэв. Эдгээрийг олгосон байна. За тэгэхээр толины мөрөлтийн радиусыг 50 см гэж өгсөн байна. За хөнгөр толиноос ийм зай 50 см зай бие байрлана. За тэгэхээр А 50 см гэж өгсөн байна. Биеийн өндөр 3 см гэж өгсөн. За энд нэгдүгээр толины фокусын зайг олгосон байна. Хоёрдугаарт нь опт хүчийг олгосон байна. За дүрсийн толиноос дүрс хүртэлх зайг олгосон байна. За дүрсийн өндрийг олгосон байна. За эхлээд фокусын зайг олъё. Толины фокусын зай бол мөрөлтийн радиусын хагастай тэнцүү гэж үзнэ. За тэгэхээр мөрөлтийн радиус маань 50 см юм бол 50 см-ийн хагас гэдэг бол 25 см. За энэ бол толины фокусын зай. Толины опт хүчийг олъё. Толины опт хүч гэдэг бол нэгийг хуваах нь фокусын зай буюу фокусын зай уруу хэмжигдэх учраас 0.25 м буюу
4 диоптр опт хүчтэй төлөвлөсөн байна. За бид нар толны томьёосоор фокусын зай бол нэгийг хуваах нь биес фокусын зай маань нэгийг хуваах нь 25 см. Мэдээс хасах нь нэгийг хуваах нь тэнцүү. Линзнээс дүрс хөтлөх зай 50 см гэсэн байна. За, толны шугам өсгөлтийн олыг бол 50 см бахан 50 см. Ингээд линзний шугам өсгөлт бол нэгтэй тэнцүү байх нэ. За, дүрсийн өндрийг олохдоо линзнийхаа шугам өсгөлтийг өөрчлөх нь биеийн өндөр. За, ингээд нэгийг өөрчлөх нь 3 см буюу дүрсийн өндөр нь 3 см. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтын 2005 оны 2-ын 4-ийн за BCD хувилбаруудыг болоороо мөн 2012 оны 2-ын 2-ыг хувилбар болгоныг нь бодож дуусгаарай. За анхаарал тавьсан явдал баярлалаа.